Есүс үхлийнхээ өмнөх сүүлчийн хэдэн цагт цусаа урсгасан Иерусалимын 7 газрыг бид судалж байна. Өнөөдөр бид миний ард байгаа Франц сүмийн гүн рүү явна. Эндээс бид Есүсийн 4 дахь удаага цусаа урсгасан газрыг олно. Түүнийг энд байцааж, ташуурдаж, тохуурхаж, буруушааж байсан. Дараа нь бид Бетсайда цөөрөм рүү явна. Үүгээр бид загалмайн 4 дахь гайхамшигын ач холбогдлыг судална. Иерусалимын 7 гайхамшигт тавтай морил. Израилийн музейд Эртний Иерусалимын модель байдаг бөгөөд үүнд Херодын цайз бас багтсан. Херод 2 дахь сүмийг сэргээн босгож, ариун сүмийн талбайтай хил залгаа цайзыг өргөжүүлжээ. Улмаар найз Марк Антонигийнхаа дурсгалд зориулж цайзыг Антониа цайз гэж нэрлэсэн. Цайзын өнцөг булан бүрт том цамхгууд байсан. Энд Пилат Есүсийг байцааж, мөн Ромын цэргүүдээр ташуурдуулжээ. Христэс хойш 70 жилийн дараа Иерусалимыг устгасан. 19-р зуунд Херодын цайзын балгас дээр Сионы сүм баригдсан. Эндээс бид Есүсийн ташуурдуулж буруутгагдж байсан цамхаг руу буу болно. Малталгын үеэр Ромын үеийн энэхүү үдсгэлэнд чулуун байгууламжийг Антониа цайзын хашаанаас олжээ. Би энд Есүсийн алхаж, цэргүүдэд ташуурдуулж, тохуурхлыг нь твчсэн хавтан дээр зогсож байна. Эдгээр том дөрвөлжин хавтангууд эртнийг шиг л байна. Нарийн харуул хавтангууд гулсхаас сэргийлж, тэгш бус гадрахтай байна. Барооны усыг газрын доорх том нөөцлөрлөө урсгах зорилгоор газарт нарийн савгууд суйрлуулсан бөгөөд сая литр ус нөөцлөх хүчин чадалтай. Шүнжин дуг хийлгэлгүй зодож яргалсны эцэст Есүсийг өглөөрт энэ түүхэн дурсгалт газар тавьчирч, Ромын захирагч Пилатад гэмт хэрэгтэн болгож хүлээлгэн өгсөн бөгөөд тэрэл түүнд цаазаар авах ял оноох эрхтэй байв. Пилат Есүсийг 3 удаа байцаасан бөгөөд удаа бүртээ би энэ хүнээс ямар ч буруу олсонгүй гэсэн нэг л дүгнэлтэд хүрсэн. Иохан 18 дугаар бүлгээс Пилат Есүсийг суллахыг хүссэн ч энэ нутгийн хамгийн эрх мэдэлтэй хүнч түүнийг суллаж чадаагүй тухай бид уншдаг шүү дээ. Бидний оронд Есүс үхэх нь Бурханы төлөвлөгөө байсан бөгөөд Пилат үүнийг өөрчилж чадаагүй. Тэнгэрийн сударч Есүсийг Ромын цэргүүд ташуурдна гэж заасан байдаг. Энэ мөч бол Есүсийн амьдралын сүүлийн 18 цагийн хамгийн хүнд үе байсан гэж би итгэдэг. Мөн яг энд Есүсийг ташуурдсан гэж төсөөлөхөдөж бэрх. Ромын цэргүүд түүнийг туйлын харгас хэрцгийгээр ташуурдсан. Есүсийг нүцэглэн чулуун баган руу нүрийг нь харуулж, тэврүүлэн олсоор хүлсэн байв. Ихэвчлэн 2 цэрэг ээлжлэн ташуурддаг байв. Тэд түүнийг шилбүр мэт ташуураар ээлжлэн ташуурдав. Энэ ташуур нь 2 савхан осортой богино бариултай. Үзүүр тус бүртэн дэгээ мэт хоньны хөлийн жижиг яс бэхэлсэн байв. Ромчууд ташуурдуулж буй хүний махыг урахын тулд ийм ташуур хэрэгэлдэг байсан тул Есүсийн булчин шүрмэс ташуурдах бүрт урагдж ил гарч байлаа. Ил аимшигт яргаллын хэрэгслээр Есүсийг ташуурдж, арьсыг нь урж, ухаангүй болтол нь ташуурдсан ба Есүс хүлэгдсэн олсонд дүүжлэгдэж, ам голтой төдий цусан цөөрөмдөө сувж байлаа. Хизээч ийм удаан өвдөж шаналж байгаагүй Есүсийг ихэнч танихгүй болтол нь хэр удаан аимшигтайгаар хэрцгийгээр зодож тамлсан бол гэж би үргэлж боддог. Хүмүүс Есүс рүү харж зүрхлэхгүй болтол яагаад ингэж их зовж шаналсан бол?
Тэр арай багахан аимшигт үхлээр үхэж болоогүй юм гэж юу? Юуны тулд энэ бүх аимшигт зовлон туулсан бэ? Ямар нэгэн утга учир заавал байх ёстой. Хэрв Есүсийн туулсан зовлон ямар ч утга учиргүй, үн цэнэгүй байсан бол тэр арай дээр үхлээр үхэж болох байсан. Энэ асуултын хариултыг олохын тулд бид энэ газрыг орхиж таныг Бетсайда цөөрөм рүү аваач. Бетсайда цөөрөм Антониа цайз болон Есүсийн ташуурдуулж байсан газраас холгүй оршдог. Есүсийн үед Бетсайда цөөрөм өвчтэй, тахир дутуу хүмүүс цуглардаг газар байсан бөгөөд ус нь эдгээх шинж чанартай гэж үздэг байв. Цагаан эцгүүд ухаж гаргах хүртэл уг цөөрөм олон зууны турш нурангад дарагдсан байжээ. Тэд яг Иохны сайн мэдээнд дурдсанчлан тэгш үнцэгт хэлбэртэй хоёр усан санг олж илрүүлсэн. Иохан өвчтэй, сохор, цаажилттай, сул дорой хүмүүсийг энэ цөөрөмд гайхамшиг хүлээж байсныг дүрсэлсэн байдаг. Бетсайда нэр нь өршөөлийн өргөө гэсэн утгатай. Гэхдээ энд ямар ч өршөөл байсангүй. Хүмүүс Бетсайдад зөвхөн өөрсөддөө санаа тавьдаг байсан. Энд эдгэрэл тэмцэл байсан. Хаяа нэг тэнгэрэлж цөөрмийн усыг хөдлөхөөр бууж ирдэг. Тэгэхэд цөөрмийн усанд анх орсон хүн эдгэрдэг байв. Гэтэл нэгэн өдөр Есүс зочлохдоо 38 жил өвдсөн тахир дутуу хүнийг олж харсан. Энэ хүний 38 жил өвчлсөн нь Израильчууд амлалтын газар руу орохоос өмнө цөлд тэнүүчилсэн хугацаатай тэнцүү байв. Нэр нь үл мэдэгдэх энэ тахир дутуу хүн цаажилттай, сохор, өвчтэй бүх Израилийн үндэстнийг төлөөлдөг. Тэд бүх итгэл найдвараа алдсан байв. Дараа нь Есүс түүнээс эдгэрхийг хүсэж байгаа эсхийг нь асуув. Энэ ямар асуулт вэ? Өнөөх хүн бүх итгэл найдвараа алдаснаа хэлж гомдлон. Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очисоор байтал өөр нэг нь надаас өмнө орчихдаг гэж хэлсэн. Тэгтэл Есүс түүнд бос дэвсгэрээ аваад алах гэж айлдав. Тэр даруй тэр хүн эдгэрч дэвсгэрээ аваад дахин алхаж чадсан. 38 жилийн дараа тэр хүн гинэд эцэст нь эдгэрсэн. Яг энэ газарт энэ гайхамшиг болсон. Гайхамшиг олон асуултыг төрүүлдгийг би олонтоо харсан. Бурхан яагаад нэг хүнийг эдгэдэг, нөгөө хүнийг эдгээдэггүй вэ? Эсвэл бид үнэхээр Бурханы эдгэрэлтийг хүлээн авахын тулд эдгэрлийн цуглаанд очих ёстой юу? Онцгойлон өвчнийг үл мэдэх Есүсийн бие яагаад танигдахын аргагүй болтлоо эрэмдэглүүлсэнийг би их гайхдаг байлаа. Иш үзүүлэгч Исая Есүсийн амьдралын сүүлийн 18 цагт төрхөн аливаа хүнийхээс галбар нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул олон хүн түүнээс болж хэрдхийв гэж зөгнсөн. Эцэст нь би Есүсийн дүр төрхийн гүн гүнзгий удахыг олж мэдсэн. Нүгэлгүй нэгэн бидний бүх нүглийг үүрсэнтэй адил. Өвчнгүй нэгэн бидний бүх өвчнийг үүрсэн. Бүх биеийг нь урсан ташуурдалт болгонд Есүс өөртөө бүх хор хөнөөлт өвчнийг үүрсэн. Исая 53 дугаар бүлэгт тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн аж. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанч стоож, үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлон маань үүрчээ хэмээдэг. Тэр аимшигт ташуурдалтын үеэр Есүсийн биед эрүүл өвчингүй нэг ч хэсэг үлдэв. Тиймээс ч иш үзүүлэгч Исая 5 дугаар ишлэлд шархаар нь бид эдгэрчээ гэж хэлсэн. Есүс Гетсман цэцэрлэгт бидний нүглээр дүүрсэн аягыг ууж, ташуурын орон бүрээр бидний өвчнийг үүрсэн шиг Элч Петр анхны загталд бидний анхаарлыг Есүсийн зовлон шаналлд хандуулан учир нь та нар түүний шархаар эдгээгдсэн билээ гэж бичсэн. Бурхан таныг Есүсийн бяцарсан, зэрэмдэглүүлсэн биеийг хараасай гэж хүсдэг. Бидний ёр бусын эдгэрэл түүний эрэмдэглүүлсэн дүр төрхөд нуугдж байдагт итгээрэй.
Есүс бидэнд өвчтөе хүмүүсийн төлөө залбирахыг тушаасан. Биднийг залбирахад Есүс эдгэдэг. Гэхдээ эдгэрхгүй бол бид юу хийх вэ? Энэ мэт олон жилийн өмнөөс надад байсан эдгэрлийн талаарх олон асуултад Еврей 2:8-аас 9-р ишлэл хариулсан. Та бүх юмсыг түүний хөл дор оруулсан гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юу гэж тэр үлдээсэн. Харин идүүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. Гэхдээ Есүсийг бид хардаг. Тиймээс бүх зүйл түүний дотор бүх өвчин түүний хөл дор байдаг гэдгийг бид энэ ишлэлээс уншсан боловч бүх зүйл түүний дотор бидний бүх өвчин түүнд захирагддаг гэдгийг хараахан ойлгоогүй байна. Бид Есүсийн шарахаар эдгэрч бүх өвчин түүнд захирагддаг гэдэг үнэн бол загалмайн гайхамшигын үнэн юм. Итгэн гэдэг нь баримтыг үгүйсгэх явдал биш. Харин Есүсийн шарахаар эдгэрсэн гэдэг үннийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Мэдээж хэрэг тэнцвэртэй байх ёстой нарийн шугам бий. Тийм ч учраас нөхцөл байдал бүрт гэвч бид Есүсийг хардаг гэсэн дөрвөн үгийг баримтлах тун чухал. Еврей 6-гийн 5 дугаар ишлэлд Есүсийг дахин ирэхээс өмнө бид Бурхны сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан тул өнөө үедж хүмүүс Бурхны эдгэрлийг хүлээн авах боломжтой гэж хэлдэг. Бидний залбирсан хүн бүр эдгэрэхгүй. Гэлээгээд эдгэрлийн төлөө залбирах хэрэггүй гэсэн санаа огт биш юм. Үүний зэрэгцээ бид бүгд бүрэн эдгэрч нөхөн сэргээгдэх диваажин хүлээж байгаа. Тиймээс өвчтөе хүмүүсийн төлөөх залбирал үргэлж итгэл хүлээлттэй холбоотой байдаг. Еврей 10:36-д та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдасныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй гэж хэлдэг. Бид Сайдагийн цөөрмийн дэрэгдэх хүн шиг удаан хугацаагаар өвдсөн ч төвчж Бурхны хүслийг биелүүлэх амаргүй. Би нэгэн цуглааны пастраар үйлчилж байхдаа нэг шөнийн дотор эпилепси өвчтэй болж билээ. Номлолын үеэр таталд өгч эндэр дээрээс ундаг байсан өдрүүдэд би одоо ч сандаг. Заримдаа би юу хэлж байгаагаа ч сандаггүй. 7 жил өвчтэй байх хугацаанд олон хүн миний төлөө залбирсан. Харамсалтай нь үүнээс юу ч гарсангүй. Төвчээртэй байж Бурхны хүслийг биелүүлэх амаргүй байсан. Гэвч тэр хүнд хэцүү 7 жилийн туршид би Есүст өдөр бүр итгэж тэр гайхалтай өдөр ирэх хүртэл түүний надаас хүссэн зүйлийг дуулууртай дагаж биелүүлсэн. 7 жилийн дараа Бурхан надтай залбирлын цуглааны үеэр ярьж хэн нэгэн миний зүүн тархины арын хэсгийн төлөө залбирах хэрэгтэй гэж хэлв. Тэгээд эргэлзэж байсан ч эцэст нь би бусад хүмүүсээс миний толгойн төлөө залбирахыг хүслээ. Би тэднээс миний тархины арын хэсгийн төлөө залбирахыг гуйгаагүй. Үгүй ээ. Би энэ мэдээллийг өөртөө хадгалсан. Тэд миний эдгэрлийн төлөө дахин хайраар залбирав. Хэдэн минутын дараа манай цуглаанд шинээр ирсэн нэгэн хүн гараа зүүн тархины арын хэсэг дээр тавиад эзэн Есүсээ түүний зүүн тархины ар талыг эдгээсэнд баярлалаа гэж хэлхэн тэр. Би цочирдсан гэж. Яаж тэр вэ? Би эргэлцсэн хэвээр байсан ба юу ч мэдэрсэнгүй. Үнэхээр эдгэрсэн болов уу гэж бодов. Тиймээс би цаг тавлан мэдрэлийн эмчид үзүүлэхэд шинжилгээ хийж үзээд дахин эм уух хэрэггүй гэж хэлв. Тэр өдрөөс хойш би бүрэн эдгэрч дахин татаагүй. Би яагаад Библийн дагуу залбиралд ялангуяа эдгэрлийн төлөө тууштай залбирахыг уриалж байгааг та одоо ойлгож байна уу? Учир нь олон хүн Бурханаас эдгэрэл хүлээн авна гэдэгт би итгэдэг. Есүс найдваргүй хүнийг эдгээсэн энэ газар би гараа сунган таны эдгэрлийн төлөө залбирч болох уу? Загалмайн 4 дахь гайхамшигын төлөө хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь, Есүс ташуурдуулахдаа өөртөө аваагүй ямар ч өвчин байхгүй тул бид танд талархаж байна. Түүний шарахаар бид эдгэрсэн. Тиймээс бид одоо энэ бичлэгийг үзэж байгаа өвчтөе таны эдгэрэл хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбирая. Есүсийн нэрээр бид тэднийг хүч чадал эдгэрлийг хүлээн авахын төлөө залбирч байна.
өвдсөн хүмүүсийн эдгэрлийн төлөө залбирч таны хүслийг тууштай биелүүлэхэд бидэнд туслаач. Таны бэлхэн их хайранд баярлалаа. Амен.